Сайн мэцгааны үзэгчдээ та бүхэн сайхан амарцгаасан уу? Тэгэхээр нийслэлийн төр захиргааны байгууллагаас хийж хэрэгжүүлдэг ажлуудыг одоо өглөө бүхэн үзэгч танд хүргэдэг ажилсаг Улаанбаатар эхлэж байна. Тэгэхээр энэ өглөөд үзэгч та бүхэнд хүргэх мэдээлэл маань Монгол улсад нийтийн аж ахуйн салбар өөрчлөж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан орон сууц нийтийн аж ахуйн газраас одоо цуврал болгон пүрэв гараг бүр мэдээллийг хүргэж байгаа. Үзэгч та бүхэн хамтдаа байгаарай. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хамт олон нь 74 дэх жилдээ нийслэл хотын оршин суугчдын 5 тухтай амьдралын төлөө бидний үйлчилгээ таны ая тухын баталгаа оройтойгоор ажиллаж байна. Улаанбаатар хотын 6 дүүргийн 2139 орон сууц байрны 111,031 өрх, 365,593 оршин суугч, 9,963 данжин хэрэглэгч, аж ахуйн нэгж байгууллагуудыг өөрийн харьяа их чадлын 184, бага чадлын 372 ус тулаан дамжуулах төв, халаалтын 294.4 км, хэрэгцээний халуун усны 230.5 км, хүйтэн усны 160.6 км, ариутгах татваргын 213.9 км инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар ашиглалт үйлчилгээг хариуцсан 24 цагийн турш ус тулаанаар тасралтгүй ханган ажиллаж байна. За та одоо манай үзэгч болон одоо хэрэглэгч нарт байгууллагын товч танилцуулгын талаар мэдээлэл өгч. За манай орон сууц нийтийн аж ахуйн одоо салбар бол одоо 90 жилийн ойгоо тэмдэглэж байгаа ийм олон жилийн түүхтэй байгууллага байгаа. Манай зүүн төвийн төв нь болохоор 2014 оны нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 69-р тогтоол. Нийслэлийн засаг даргын 2014 оны 10 сарын 1-ний өдрийн 842 дугаар захирамжаар бүтцийн өөрчлөлтөөр одоо шинээр үүсгэн байгуулагдсан байгууллага байж байгаа. Тэгээ зүүн төвийн төв маань болохоор одоо хотын зүүн хэсэг буюу Баянзүрх дүүргийн 1, 2, 3, 4, 5 гэх мэтчлэн 14 хороо. Сүхбаатар дүүргийн 1, 6, 7, 8, 10, 11, 15, 16 гэх мэтчлийн 9 хороо. Нийтдээ 2 дүүргийн 23 хорооны нутаг дэвсгэр дээр орон сууцны 1143 байр одоо 19,000 орчим одоо айл өрхийн 75,000 орчим одоо хүн амыг болоод одоо аж ахуйн нэгжүүд бас 3,000 орчим байж байгаа. Эдгээрийг одоо хэрэглээний халуун үйт ус дулаанаар хангах одоо бохир усыг татан зайлуулах үйл ажиллагааг бол 24 цагийн туршид явуулдаг юм аа. Байгууллагын бүтэц бүрэлдэхүүний үед хичнээн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Ихэнх нь ямар мэргэжилттэй одоо ажилтнууд байгаад байна. За манай байгууллага болохоор яг 163-ны орон тоотой байгаа. Үүнээс болохоор одоо яг 97 орчим хувь нь яг мэргэжлийн инженер техникийн ажилтнууд байж байгаа. За 63% нь бол одоо 5-аас дээш жилийн салбартай ажилласан юм олон жилийн туршлагатай юм сайхан хамт олон байж байгаа. Бид нар бол яг нийслэлийн өмчн дээр бүртгэлтэй шугам шүлжээн дээр үйл ажиллагаа явуулдаг. Нийтдээ 66 услаан дамжуулах төв байна. За 160 км орчим ус дулаан ариутгах татваргын гадна шугам шүлжээ байна. 1000 орчим одоо худаг камерын одоо хэвийн найдвартай ажиллагааг хангаад ашиглалт үйлчилгээг хариуцж явуулдаг. 2021-с 22 оны одоо өвлийн бэлтгэл ажлын урсгал болон их засвар одоо хичнээн хувьтай явагдаж байна. Хамгийн томоохон засвар бас хаана нэгдэж байгаа вэ? Хэрэглэгчдэд хандаг мэдээлэл. За манайх одоо 21 оны их засвараар болохоор 8 нэр төрлийн ажил төлөвлөсөн. За урсгал засвараар 21 нэр төрлийн нийтдээ 1.3 тэрбум орчим төгрөгийн ажил төлөвлөөд ингээд ажил хийгдээд явж байна. Өнөөдрийн байдлаар манай их засвар бол 52%-тэй, урсгал засвар 92%-тэй, одоо нийт засвар бол ер нь 70 гаруй хувьтай явж байна. За томоохон ажлуудаас дурдах юм бол энэ Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороон дээр нуцлан дамжуулах 169 дэх төв төгөөс одоо хангадаг хангаа хотхны хэрэглэгчдийг бол дулааныг сайжруулах ажил хийгдэж байгаа. Энэ дээр бол тэр 154 дүүр төв дээр одоо өндөр хүчин чадлын ялцсан дулаан солилцоорыг суйрлуулад хамгийн ойрхон зайнаас тэр хэрэглэгчдийг хангадаг болоод энэ дээр бол дулаан хангамж сайжрах ажил явагдана.
За өшөө мөн одоо 3 дахь жилхийн дээр халуун ус авдаг. Ялангуяа хавар намрын уйлруудад уйлрал халуун ус доголддог байсан ийм хэрэглэгчдийг бол дэс дараалал ингээд төлөвлөгөөнд тусгасны дагуу 2 дугаар хэлхийд шилжүүлэх ажил хийгдэж байгаа. Одоо үндсэндээ бол манайх 8 төвийг ингээд шилжүүлээд байгаа. Цаашдаа ер нь төлөвлөж байгаа томоохон ажлууд. За цаашдаа төлөвлөж байгаа ажлууд гэвэл ерөнхийдөө одоо саяны дээр 3 дахь жилхийн дээр байгаа халуун ус ялангуяа одоо энэ Баянзүрх дүүргийн 4-р хороонд байгаа услаан дамжуулах 10 дугаар төвийг одоо шууд 1-р хэлхийнээс холбох ажлыг хийгдэхээр төлөвлөж явж байгаа. Мөн одоо манай дээр энэ хотын хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа энэ Баянзүрх дүүрэг улаан хооронд одоо урын зургтай зуухан байсан хэрэглэгчдийг нөгөө агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд услаан дамжуулах төв рүү холбох ажил бол бас энэ тендерийн ажил нь хийгдээд эхэлсэн явж байгаа. За мэдээж дулааны үйлрэлд бол шугам сүлжээний ажил, засварын ажлууд эхэлдэг байгаа тийм ээ. Танай одоо байгууллагын хувьд хичнээн ажил төлөвлөж байна. Хэдэн хувьтай явж байгаа гүйцэтгэл нь? За манайх их хурцлал засвараар болохоор нийтдээ 28 ажил төлөвлөсөн байгаа. Энэ нь бол их засвараар 8 төрлийн ажил, орсол засвараар 20 төрлийн ажил төлөвлөсөн байгаа. Ерөнхийдөө бол зуны засвараар бид нэр одоо хариуцсан 66 услаан дамжуулах төвийнхаа гадна шугам шүлжээ, тоноглол засвар үйлчилгээгээ хийдэг байгаа. Шаардлагатай тоноглолуудыг шинжилэн солих ажлууд хийгддэг байгаа. Их засварын одоо хүрээнд одоо хаана томхон засварууд хийгдэж байгаа вэ? За их засварын хүрээнд болохоор манай услаан дамжуулах төв 169 гэж байдаг. Одоо халаалтын дараагаас Т3 буюу халаалтын дараагаас халуус бэлддэг. Нэлийн хүндрэлтэй. Тэгээ шугамын урт нь цаашаа 1100 орчим метрийн цаана халуус бэлддэг хүндрэлтэй газар байдаг. Тэрийг схемийг өөрчлөх ажил хийж байгаа. Нэгснээ 169 154 дугаар ЦТП-гийн схемийг өөрчлөөд тоноглолуудын сольж тавих ажил хийгдэж байгаа. Тэгснээр бид нэр ойролцоогоор 1100 метрийн цаанаас биш, ойролцоогоор 600 метрийн цаанаас Т3 бэлдэх. Нэгснээ хэрэглэгчд очих халаалтын шугам болон хэрэглэгчд рүүгээ ойртоод горим доголдол эрс багасгах боломжтой гэж үзээд энэ ажлыг оруулсан байгаа. За бас нэг ажил нэг бол юуны услаан дамжуулах төвүүдэд давтамж хөргөгч суйрлуулах ажил байгаа. Ерөнхийдөө бол халаалтын насаас халуун усны насаас халуун уснаас давтамж хөргөжүүлэх ажлыг манайх аягүй хэмжээгээр хийж байгаа. Эдгээр ажлууд байгаа. За усуугийн тодорхой хэмжээний даралт зарим газруудад унжаагаатай холбоотой манайх зарим ЦТП-гүүд хөт усны насаас суйрлуулж байгаа. Бас одоо ер анхнаасаа суйрлагдаагүй байсан газрууд хөт усны насаас суйрлуулж байгаа. Тийм ажил хийж байгаа. Шинээр хийж байгаа. Тэгэхээр тэр байрууд нь болохоор хаямхуу газрууд байгаа хуучны юу байна уу? Ер нь бол хуучны бүр юуны 60 70 оны байрууд байгаа. Тий анхнаасаа л юуны шууд усуугийн шугамаар явдаг байсан газрууд дээр үлдэр насаас давхар тавих ажил хийж байгаа гэсэн. Ер нь та нутаг дэвсгэр дээр байгаа орон сууцны хичнээн хувийн одоо насжилттай шинэ барилгууд бас хэдэн хувийн эзэлж байна? За манай нэгт хариуцсан шугам шүлжээний 60 орчим хувийн 25-аас дээш жилийн насжилттай шугам шүлжээ эзэлдэг. Жил болгон тодорхой хэмжээгээр их засвараар оруулж шугам шүлжээг шинжилэн солиод гадар шугамын шахалтаар нэгтэн шахалтаар болохоор нийт шугам шүлжээг шахдаг юм байгаа. Бид нэр 10-аас 15 хатаагаар шугам шүлжээг шахаж одоо дараа жилийн үйлчлэлтийн бэлтгэл байдаг хангаж чадах нь уу гэж үздэг. Тэр шахалтыг хийдэг байгаа. Тэр шахалтыг хийснээс хойш манай шугам шүлжээний гинтэлд одоо тодорхой хэмжээний их буурсан байгаа. Нэгснээ 2015 16 онд 274-өөс 313 гинтэл гардаг байсан бол одоо 2021 онд 109 гинтэл болж буурсан гэсэн үг. Одоо энэ засварын хугацаанд ер нь хэрэглэгчдийн халуун ус тасалж байна уу? Хэрэглэгчдээс одоо санал хандл хийж байгаа. За засварыг бол ерөнхийдөө Улаанбаатар зооны шугам шүлжээний 0 засалтай уялдуулж хийдэг байгаа. Одоо аль магистрал зогсохоосоо хамааруулаад тэр магистрал дээр халуун ус тасалсан үед нь засвар үйлчлэг хийдэг байгаа. За усны хаалт солих үед бол зараа өгж яваад уудууд нь урдчлаад юм уу? Зараа өгж яваад усны хаалтуудаа сольждаг байгаа. Тэгээ ерөнхийдөө бол хаалт солих ажлууд ерөнхийдөө бол манай дээр бараг дууссан. 90 орчим хүүхдэд дууссан гэж болно. За өнөөдрөөс эхлээд Улаанбаатар зооны шугам шүлжээнээс 13 дугаар хороолол тэгээ баг тойрог дээр нь 15 дугаар хороолтоор 0 зассан байгаа. Манай засварын ажлууд хийгдээд явж байгаа. 0 засалтай уялдуулаад 1-р хэлхээний 300-аас 125-ын хаалтууд солих, шугам шүлжээ солих тэгээд нэгтгэн шахалтын ажлууд хийгдээд явж байгаа. Өвлийн үйлрэлд ер нь дулаантай холбоотой санал хандлага гэх юм тийм. Шинээр баригдсан одоо ашиглалтанд орж байгаа орон сууцнуудын хувьд хэрхэн одоо дулаанаа бүрэн яг ханган одоо бүрэн авч чаддаг уу? Тэн дээр бас засварын ажлууд өгсөн байгаа юу? Тийм. Шинээр барьж байгаа шугам шүлжээтэй байрлал байгууламжийн хувьд бол нэг сайн тал байдаг. Тэр нь болохоор дулаан алдагдал харьцангуй бага. Одоо олон жил болсон энэ угсармал барилгууд чинь ингээд нэг ханаасаа
одоо тэгэл дээдлийн дээврээсээ шалнаасаа гэдэг нэвчиж дулаан алдагт үзэгдэл их байдаг. Дулаан маш их алддаг. Шинэ барилгуудын хувьд бол тийм байхгүй. Дулаан алдагдал маш багтай. За нэг муу тал нэг бол сүүлийн үеийн шинэ барилгууд ерөөсөө маш одоо муу нингэн хантай гэж ярьдаг юм бидний хэлээр. Нингэн хантай тур байгаар шугамшуулжигээ хийж гэн. Дээр нэмээд стандарт хангахгүй сувгжилт хийж гэн. Одоо бидний яриад байдаг лотки буюу сувгжилт дотор нь тоосох мосхоор өрөөд 6-гийн ан гэж яриад байдаг шүү дээ. Тийм ханаар тоосох өрөөд тэгээд хийж гэн. Нөгөөх нь болохоор нэг мэдээж л газарт болж байгаа юм чинь газар нэг уур ус тийм ээ. Тэрэнд дээлэхгүй өөрч унаад тэгээд сувг руу ус орохын асуудал их гардаг. Ус шавар юу л гэдэг юм те. Тэгэхээр тийм учраас тэрнээсээ хамааруулж мэдээж ус шавар орсон сувг гинтэх магадлал аюул өндөртэй. Тийм асуудлууд их гардаг. Тэгэхээр чанартай стандарт хангасан материалаар л шугамшуулжээгээ хийгээд сувгаа хийх шаардлагатай болоод байна. Тэгээ бас дулаалга гэж байгаа тийм ээ, зэрэглэлээ хамгаалах бодог гэж яг л байх ёстой бүх стандарт нь хангачвал ямар ч асуудалгүй. Ерөнхийдөө бол услаан дамжуулах төвүүдийн 2 дугаар хэлхээний шугамуудыг тэр чигт манайх сольдог. Тэгтээ аж ахуй нэгж байгууллага бол өөрийнхөө шугамыг солино. Манайх орон нутгийн өмчт төгөөх шугамудаа сольдог гэсэн үг. Дамжуулах шугамыг болохоор Улаанбаатар дулааны шугамшуулжээ сольдог. Манай төвийн тухайд бол 15 нэгдүгээр хэлхээний шугамыг ашиглалтыг хариуцдаг. Тэднийхээ ашиглалтыг хариуцаад нэгтгэн шахалтыг үедээ нэгтгэн шахалтаа игээд солиод явдаг байгаа. Шинжилгээ солиод. Одоо энэ засварын ажилтай холбоотой та хэрэглэгч болон оршин суугчдад хандаж юу гэж хэлэх вэ? За засварын ажилтай холбоотойг бол ерөнхийдөө бол халуун ус таслах ажиллагаа Улаанбаатар дулааны шугамч нэгтгэн шахалтаа уялдуулж болж байгаа ч гэсэн одоо бид нар зуны засвараа их сайн хийж авч явах хэрэгтэй байдгийг. Тэгэхээр зуны засвараа биднийг сайн хийж авахын тулд тодорхой хэмжээний ус таслах асуудал гарна. Одоо манайх зүүн төгөөгт төв шугамынхаа засварыг хийж явахдаа хүрттэй зар өгөөд одоо арай байрны дотор шугамх засвар давхар их гэж уялдуулж ажилладаг байхгүй юу. Тэгэхээр энэ үед бол хэрэглэгчдийн тухайд бол тодорхой хэмжээний ус хааж нээх асуудал айгүйх гарна шүү дээ. Тэгэхээр энэ дээр нэг жоохон хүлээцтэй байгаарай. Бид нар зун засвараа аюул сайн хийчихвэл өвөл тодорхой хэмжээний гэмтэл саатал маш багасна. Одоо энэ 60 жил болцсон шугамуудыг бид нар нэг бүрчлэн А Б-г өнөө маргашгүй солиод ич чадахгүй. Тодорхой хэмжээний үе шатлалтай ингээд солиод явна шүү дээ. Тэгэхээр тийм юм чинь одоо тодорхой хэмжээгээр засвараа хийгээд явж явах тэр үед л жоохон нэгдүгээр юутай байгаарэ. Тэг хүлээцтэй байгаараа. Хоёрдугаар тэгвэл бид нар гадна шугам хариуцдаг гэсэн байгаа. 66 услаан дамжуулагтай буюу 233 бага чадлын гадна шугамыг хариуцдаг. Тэгэхээр энэ шугамууд дээр засвар үйлчлэгээ хийж явах үед бол бид нар нэг байрны уртлын зам сэтлэгч юм уу тийм ээ тодорхой хэмжээний зүйлэх талбай сэрлэгчлэлтүүдийг тодорхой хэмжээний сүйтгэж хийдэг байгаа. За болохынхаа хэмжээр бид нар Улаанбаатар зам арчил дээр гадна шугамынхаа засвар талбайн засварыг хийгээд эргээд нөхөн сэргэлтийг хийдэг байгаа. Тэгэхээр энэ дээр жоохон уялдаатай ажиллаач тийм ээ бидний ажил тусалцаа үзүүлээч гэсэн байдлаар хэрэглэгчдээсээ хүсье та. За тэгэхээр усан хамжийн инженер мэргэжлээ тийм ээ. Одоо мэргэжлийнхээ онцлогийг яг л. За манай байгууллага ерөнхийдөө хэрэглэгчдийг 24 цаг тасралтгүй найдвартай цэвэрсаар хангадаг. Тэгээд мөн бохор усыг татан зайлуулдаг байгаа. За тэгээд бид нар болохоор өдөр тутамдаа ер нь өглөө хурж ирээд ус дулаан дамжуулах төвийн хоногийн хэрэглээнд дүгнэлт хийгээд хоногийн хэрэглээ нь 15-аас дээш хувьтай байгаа ус дулаан дамжуулах төв дээрээ ямар нэгэн байдлаар гадна шугамшуулж байна. Усны алдагдал байгаа гэж үзээд хэрэглэгч төвтөөгөө хамтраад байрны подол үүсэл болгон гадна шугамшуулж байна. Худгаас худгийн хооронд үзэлгээ хийдэг байгаа. Энэ үзэлгээр гадна шугамшуулж хэрвээ гэмтэл гарсан тохиолдолд бид нэр түүнийг цаг алдалгүй найдвартай түргэн шуурхай засварладаг байгаа. Ерөнхийдөө манай усны алдагдал ерөнхийдөө одоо 2021 оны эхний хагас жилийг 2020 оны эхний хагас жилтэй харьцуулж үзэхэд ус угаас худалдаж авсан ус маань ерөнхийдөө өссөн харагдаж байгаа боловч борлуулалтын орлогыг болохоор 0.1% бууруулж ажилласан байгаа. Тэгээд их болон урсгал засвар дээр ариут татварын шугам сүлжээг механизмаар угаадаг байгаа. Тэгээд одоо энэ механизмаар угаах ажил маань манай дээр ирсэн явагдаж байна. Манай зүүн төгөөх төвийн хэмжээнд нийт 663 цугдуулгын худаг 26975 урт метр ариут татварын шугам байдаг. Үүнийг одоо механизмаар угаагаад өнөөдрийн байдлаар 40% явагдаж байгаа. Ингээд механизмаар угаасны ач холбогдол нь гэх юм бол ариут татварын шугам сүлжээнд ингээд хуримтлагдсан хаг болон нэгтэг болоод ахуйн болон үйлдвэрлэлийн бохирдлыг цэвэрснээр хэрэглэгчдийг
ая тухтай таатай амьдрах орчныг тийм бүрдүүлж өгч байгаа. За машинист гэдэг нь одоо яг юу хийдэг мэддэг вэ? Машинист гэдэг бол одоо 24 цагаар ажиллаад орчин суугчдыг одоо халуун хөвтөө усаар усны гомдол гаргахгүй тийм тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг тийм нэг ба. Тэгээд цаанаас дулааны шугам сүлжээнээс ирсэн усыг тохируулж температур тохируулж тэгээд ус дулааны доголддог үйл ажиллагаа үүрэгтэй дээ. Та хэд хичээлдээ ажиллаж байна? Одоо 2003 оноос хойш 18 дахь жилдээ ажиллаж байгаа. Танах ер нь хичнээн машинисттай вэ? Манайх 90 гаруй машинисттай. Тэгээ бүгд одоо 24 48. Тэгээ 24 48-аар 90 гаруй машинисттай. За та ус дулаан дамжуулах төвийн одоо цахилгаан хэмжээ хангамжийн талаар мэдээлэл өгч. За манайх нийтдээ 66 ус дулаан дамжуулах төв байгаа. Тэрний цахилгаан хангамжийг хариуц цахилгаан хангамж болон удирдлагын самбар, тоног төхөөрөмж, тоног хөдөлгөөний аюулгүй ажиллагаа, засвар үйлчлэгийг хариуцсан ажилтдаг байгаа. За зүүн төгөөг байгуулсанаас хойш энэ хугацаанд бид нэр 3 ус дулаан дамжуулах төвийн ерөнхий шийдийг иж бүрнээр шинжил сольсон. 17 ус дулаан дамжуулах төвийн дотор тоноглуудыг бүгдийн шинжил сольсон байгаа. Энэгээрээ бид нэр яасан гэхээр зэрэг цахилгаан хангамж талаасаа тухайн ус дулаан дамжуулах төвдөр байгаа тоноглол, тоног төхөөрөмж болон ажилтнуудын аюулгүй ажиллагаа тийм ээ юу найдвартай ажиллагааг бол хангаж ажилласан байгаа, ажиллаж байгаа. За мөн хугацаанд бид нэр үндсэндээ бол 24 ус дулаан дамжуулах төвийн гэрэл төлгийг бүрэн шинжил сольсон, 42 ус дулаан дамжуулах төвийн гэрэл төлгийг хэсэгчил сольсон. Анги сольсноор бол энэ тухайн ЗТБ-ийн машинистуудын ажиллах нөхцөл болон хөдөлмөрийн аюулгүй эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажилласан гэж. Тэгээд 31 ус дулаан дамжуулах төвийн хүүт уусын ноцоос зүгээр одоо давтамж хөөрөгч гэж байдаг, давтамж хөөрөгчгүйгээр шууд ажилтдаг байсан дээр нь давтамж хөөрөгч тавьж өгсөн. Ингэснээрээ бол тухайн ноцоос мотор маань хэрэглэгчид очих шаардлагатай даралтыг мэдэрч хэлбэлзэж ажилтдаг болсон. Ингэж ажилтдаг болсноороо бид нар захлын эрчим хүчийг 13.4% хэмнэх боломжтой болсон. Мөн хадгалтын 15 ус дулаан дамжуулах 15 хадгалтын насосны давтамж хөөрөгчийг одоо сольсон. Энэ тухайн ашиглалтанд орсноос хойш хугацааны илүүдэл хорлоос болоод ажиллагаа нь муутсан байсныг бүгдийн шинжилсэл тавьсан байгаа. Тэгээд 2016-аас 18 оны хооронд бүх ус дулаан дамжуулах төв маань импульсийн цахилгаан тоолортой байсан юм. Энэ цахилгаан тоолруудын бүгдийн шинжилж 3 цагийн дээр бүрэн электрон тоолор болгосон. Ингэж бүрэн электрон тоолор болгосноор бид нар эрчим хүчний чадлын тарифаас нь тодорхой хэмжээ буюу 21 орчим хувийг бол хэмнэх боломжтой болсон.